эцэстэн сайд би танаас нэг юм асуумаар байна. Хэд хоногийн өмнө манай Монгол улсын гадаад бодлого судлалын гэх юм олон улсын судлаачдын хүрээл дунд нэр нь яваад байдаг нэг нөхөр биелдэ Баяр хүү гэдэг нэртэй. Настай хүн баха. Ер нь нас бол нэлээд тийм тэр хүн Facebook дээр таны тухай юм бичсэн байна лээ. Тэгээ би уншаад нэлээд одоо дургу хүрээд тэгээд би тэрэнд нь бас реакцолж хариу бичсэн. Энэ Баяр хүү гэдэг хүнийг би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ аюулгүй байдлын зөвлөлд одоо намайг арилж байх үед хэдэн жилийн өмнө Батулга эрхлэгч байхад албаны нэг уулзалтан дээр энэ хүн шхабд одоо манай улс одоо гишүүнээр эсгэн зүйтэй гэж их сүрхий чанга дугаар ярьжсэн. Тийм үү. Тэгснэ хэсэг хугацааны дараа нөгөө чинь бүр 180 градус зэрэгцсэн. Шал эсрэг юм яриад ингэ явж энэ чи яас сонин итгээд вэ гэж би бодоод тэр үеэс хойш анзаардаг болсон. Тэгээ хүн амттай одоо хүмүүстэй ингэ ярьж байхад цаадах чи ерөөсөө тийм барьцгүй итгээд байгаа юм аа гэж. Ингэ ярьж тэгээ би нэг тиймэрхүү имижтэй байсан. Тэгсэн чинь таны тухай ингэсэн байна. Одоо бодвол та бүдгэрийн нэвтрүүлгийг сонсцсон юм байлгүй. Энэ Эрдэнэ чулуун сайд гэдэг хүний түнтэй би их ойр дотн гэр бүлийн харьцаа холбоотой. Тийм учраас их сайн мэднэ, би баталгаатай мэднэ. Энэ хүн өрнөдийн одоо бодлогыг одоо тууштай дэмжигч ийм хүн байсан. Тэр үед ийм юмнуудыг хийж байсан гэдгийг би бол одоо баталгаатай мэдж байна. Тэгээ одоо яагаад энэ тийм биш болцоход Оросыг дэмжиж байгаа юм бэ? Их маягийн юм бичсэн байлээ. За. Тэгээ би одоо өөрийнхөө одоо эмоцоор би хариу бичсэн байгаа. Тэгээд өөрийг нь би тэгээд пост хийсэн чинь одоо уншигч хүн надад хүсэлтэй болоод энэ хүнийг тэр өөрийг нь тааглаач гэсэн тэг хүсэлтэй. Тэрийг би хүлээж аваад өөрлөө таагалцсан. Тэгээ өөрөө ч уншсан байгаа. Миний хариу тэгээд чимээгүй л байлээ л дээ. Та тэрийг үзв. Би тань руу явуулсан шүү. Харин тий би тэрний чинь би нэг Facebook учраас мэдэхгүй л дээ. Гэхдээ өөрөөс чинь энэ мэдээллийг аваад уншсан. Тий тэгээд энэ тал дээр би бас санаж бодож байгаа юм хэлье л да. Тэгээд би бол ер нь энэ иймэрхүү юм уншид нэг сонирхож явдаггүй л дээ. Тэгэл одоо нэг хариу өгөөд байх нэг шаардлагач байхгүй гэж боддог. Яагаад гэвэл тийм их ач холбогдол би өөрөө өгдөггүй учраас. Тэгэхгүй тэгэл эн чинь хүн болгонтой хэрүүл маргаан одоо асуудал гаргаж байгаа хүн болгонтой хэрүүл маргаан хийгээл яваад байх юм бол чи хайрын цаг гэж би зүгээр дотроо боддгийг. За тэгээд тэн дээр бол тэр чиний явуулсан юм дотор тэр эргэлзээг тайлмаар байна ч гэх шиг өөрөөс нь асууж гэх шиг нэг тийм юм мань хүн биччихсэн байна л дээ. Тэгээд би Баяр хүүд нэг одоо нэгэнт мань хүн ингэж бичиж байгаа учраас би тодорхой хариу өгчий гэж бодож байна. Тэгээ ер нь маш тийм энэ одоо энэ Монголд чинь энэ одоо гүтгүүлдэггүй хүн гэж ер нь үндсэндээ байхгүй болсон байна шүү дээ. Хүн болгоно л одоо нэгнийгаа гүтгэдэг, нэгнийгаа муу мухагаар хэлдэг, ярьдаг. Тэгэл янз бүрийн хариу одоо янз бүрийн хариу мариу өгдөг. Энэ их тийм одоо муухай ч гэх юм уу одоо тэр хэрглэж байгаа үг мөгнөөс ч аваад үтсэн. Чи маргаж болно. Тэгтээ соёлтой маргах хэрэгтэй л дээ. Тэгтээ энэ одооны энэ маргаан заргаан бол их сонир. Энэ манай хүн бол их бас их нарийн тооцож юм битсэн байна лээ. Тий. Уншаад байсан чинь. Тий. Тэгээд энэ би бас энэ ерөнхий бас нэг хэд юм хэлчмээр байна л да. Энэ буруу юм хийсэн хүмүүст энэ хийсэн одоо хулгай зилгээ хийсэн буруу юм хийсэн одоо улсууд зөндөө байна шүү дээ. Одоо энэ тэмдгүүл байна. Тэгээ ийм хүмүүст байна шүү дээ. Ийм юм одоо үүсгэж яриа хийдэг, яриа хөөрөө үүсгдэг. Энэ бол харин ч их ашигтай байх. Тий. Ягаад бол энэ чинь олон хүний дунд ингээ орчхоор хэн нь буруутай, хэн нь буруугүй нь ерөөсөө мэдгэдгээ байцдаг. Тий. Тэгэл ерөөсөө одоо энэ хүмүүсийн ярьж байгааг харахад тэгжилээдгийн хингэж хүмжилжилээдгийн гэсэн байдалтай. Тэгээ энэ чинь яг нарийн ярил их буруу юм байгаа юм шүү дээ. Энэ дотор чинь үнэхээр хэн нь буруутай, хэн нь буруугүй гэдгийг чинь нарийн гаргах боломж байхгүй болж эхэлж штэ. Энэ чинь ямар хүмүүст ашигтай вэ гэхээр хулгай хийдэг хүмүүст л хэрэгтэй штэ. Ашигтай л байдаг байхгүй юу? Тий. Тийм учраас энэ одоо хүнээр ингэж оролдож барьж байгаа нь бас өөрөөсөө анхаарлыг сарниулах гэсэн санаа байхыг бас би үгүйсэхгүй.
Энэний цаана бас ийм нэг тийм балчир юм явж иж магадгүй гэж бодож байгаа. За энэ баяр хүүгийн бичсэн юмнаас харахад байна шүү дээ. Юм мэдэхгүй хүнд бол үний юм шиг харагдана л да. Үндэ бас тийм. Нэг л зүйлийг харин анхаарах хэрэгтэй байх гэж би бодож байна. Энэ мэдээ өгөхдөө яг өөртөө ашигтай мэдээг салгаж аваад ярьдаг байхгүй юу? Нөгөө контекст байхгүй. Тэг яг энэ дээр яг энэ харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ерөөсөө энэ үнэн худал хоёрын хооронд ярьдаг нэг сайхан арга байна. Энэ талаар одоо жишээл гүн ухаантнууд ингээл бичсэн ярьсан юмнууд зөндөө байдаг л да. Тэгээ тэд нар хэлдэг шүү дээ. Хагас үнэн бол худал хуурамгаас ч илүү аюултай гэж. Худал зүйлийг бол амархан худал зүйл бол амархан нурдаг, амархан илчлэгддэг байхгүй юу? Харин хагас үнэн чинь баталгаажуулж болох бодит баримт дээр тулгуурладаг учраас хууртахад их амархан байдаг. Энийг ер нь бодож явах хэрэгтэй. Тэг хамгийн ноцтой нь хагас үнэн бол хэлсэн зүйлдээ биш, орхигдуулсан зүйлдээ байдаг юм шүү дээ. Тий. Би энийг хэлэх гээд байна. Орхигдуулсан зүйлдээ. Дээр нь хагас үнний учрыг тайлж залруулах нь их хэцүү байдаг. Худлаа ярьдаг хүнийг бол батлаад нотлоод шудаа илчилж болдог. Хагас үнэнч мэддэхгүй, худлаач мэддэхгүй хүний юм чинь тайлбарлаж, залруулж, тайлж гаргана гэдэг бол тийм амар ажил биш байдаг байхгүй юу? Тэгвэл зүгээр миний хувьд бол ядаад байх юм байхгүй л дээ. Тэгээ яагаад гэвэл би энд шулуухан хэлчих болж байна. За манай хүн тэгсэн байна лээ. Одоо Монгол улсыг одоо эрүүгийн шүүхэд одоо илсүүллээ гэдэг. Яг нь юутай холбож яах вэ гэхээр нөгөө Путиныг баривчлаагүй. Монголд одоо ирэхэд Путиныг баривчлаагүй. Гэтэл Эрдэнэ чулуун сайд байхдаа энэ олон улсын эрүүгийн шүүхэд Монгол орныг илсүүлчихсэн. Нэг ёсондоо хууль дүрмээр бол Монголын засаг төр Путиныг баривчлах ёстой байсан гэдэг санааг л хэлэх гээд байна л да. За дээр нь Монгол Америкийн хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон гэж байгаа намайг. Тэр үнэ. 2004 онд Монгол улсын ерөнхийлөгч Америкт айлчлахад би хамт явсан. Тэгэхэд иж бүрэн түншлэл биш ээ. Тэр байтугай би стратегийн түншлэл тогтооё гэж санал тавьж байсан. Тэр үед төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хоёр нь бол хоорондоо ярьж агаад за стратегийн түншлэлийн зарим элементүүд байгаа. Гэхдээ тэнд арай хүрэхгүй байна. Тийм учраас иж бүрэн түншлэл тогтооё гэж санал тавьсан. Тэрний манайх хүлээн зөвшөөрсөн. Тэгээд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон. За дараа нь бид нар одоо өөхтөөхөө мэддэг хүмүүс мэдж байгаа бах. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга Америкт айлчлаад Трампын үед стратегийн түншлэлийг тогтоогоод баримт бичиж гарын өсөж зурчаад ирсэн. Тий. Энэ бол зөвтэй асуудал. За Монгол улсыг олон улсын терроризмын эсрэг эвсэлд нэгдүүлсэн гэж намайг хэлж байгаа юм. Тэг нэгдүүлэхгүй яах юм бэ? Терроризмын эсрэг ямар ч эрүүл ухаантай хүн тэмцэн үсттэй. Тэ? Тэгэхээр энэ гэрээнд Монгол улсыг төлөөлөд би гарын үсэг зурж ирсэн. Тэ? За Монголын цэргийг Ирак руу илгээсэн гэд бичсэн байна лээ. Үнэ. Маш чухал. Америкийнхан болвол тэ надад манайд бол нэлээд хүсэлт тавьсал да орооч гэж. Гэхдээ энэ дээр нэг асуудал байгаа. Энийг заавал тайлбарлаж ярих хэрэгтэй. Тэр үед Монгол улсын засгийн газрын мэдээлэл гарсан. Тэр мэдээлэлдээ бид нэр тодорхой тэмдэглэсэн байж байгаа. Америкийн хан юу гэсэн гэхээр ерөөсөө Иракт цөмийн зэвсэг бий болчиход байна. Одоо энэ Саддам Хусейнийг дарж авахгүй болвол дэлхийн ертөнцид аюул учрах гэдэг гэж. Энэ Америкийн засгийн газрын мэдээлэл дэлхийн бүх улс орнуудыг төрөгдөлд оруулсан. Яагаад гэвэл дайны дараа Иракт цөмийн зэвсэг олдоогүй. Огт байгаагүй. Хууртагдсан улсын тоонд Монгол улс орж байгаа.
гэдгийг шулуухан хэлжээ. Тэ. Тэгээд энэ тухай энэ чинь бүр засгийн газрын мэдээлэл гаргаад тэгээд энэ чинь манайх чинь нөгөө тэр энхийг сахиулах хүчинд өөрийнхөө зэвсэг хүчнээс явуулсан байгаа байхгүй юу? Тэ. Хууртагдсан учраас. Тэ. Энийг одоо миний буруу гэж хэлэх үү, хүний буруу гэж хэлэх үү одоо би хэлж мэдэхгүй байна. Тэгтээ бол энэ дэр. Тэгтээ нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр оролцож байгаа энхийг сахиулах хүчний тухай энэ тусдаа асуудал шүү. Ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу Монгол улс тэр шийдвэрийг хүлээж аваад биелүүлэх үүрэгтэй. Дээр нь манайх зэвсэг хүчнээ явуулах боломжтой бол явуулж байгаа. Тэгээ манайх ч одоо зөндөх явсан шүү дээ. Их олон Африкийн орнуудад, Азийн орнуудад манайх чинь одоо манай одоо цэнхэр дуулахтангууд чинь одоо үүргээ маш сайн биелүүлээд ирсэн шүү дээ. Энэ ч одоо манай нэг гадаад бодлогын нэг том одоо үзүүлэлт нэг том үр дүн гэж үздэг юм шүү дээ. Тий. Иракийг ярих юм бол бас нэг юм би нэмж хэлэх хэрэгтэй. Энэ аюулгүйн зөвлөлийн шийдвэр байгаагүй, гарах боломжч байгаагүй. Тэгэхдээ Иракийн эсрэг Америкийн дайныг Нобель ерөнхий ассамблеийн дэмжсэн шүү дээ. Ассамблеийн шийдвэр тогтоол гарсан. Тэ. Энийг бас та нар маань анхаарч үзээрэй гэж. Тэгэхдээ энд үнэхээр Америкийн засгийн одоо худал мэдүүлгэнд бид өртсөн. Дэлхийн бүх улс орнууд өртсөн гэдгийг би энд хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд энэ дээр би тэгээд нэг гол нэг одоо үндсэн зарчмыг хэлмээр байна. Олон улсын харилцаанд үндэсний эрх ашиг гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр хийж байгаа тухайн улс одоо Монгол улс ч биш, аливаа улс хийж байгаа гадаад бодлогынхаа арга хэмжээ, бодлогоо боловсруулахдаа тэр чинь зүгээр нэг өнөө маргаашийн юма бодохгүй шүү дээ. Бодлогоо гаргана. Өөрөөр хэлбэл стратеги гаргана гэсэн үг. Одоо 10 жил, 20 жил, 30 жилийн цаатыг харж гаргадаг. Манайх Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал байгаа. Манай үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал гэж аль аль нь байж байгаа. Тэгэхээр эн чинь дотор нь манай гадаад бодлогын гол чиглэлүүдийг маш тодорхой гаргацсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотроос нэг юм салгаж аваад ярих нэг асуудал. Тэгэхэд энэний чинь дээр нь манай гадаад бодлогын үзэл баримтлалч бичээстэй байж байгаа шүү дээ. Нэгдэн энэ тэргүүний ач холбогдолтой хоёр улсаа. Оросын холбооны улс, бүгд найрамдах хятад улс. Манай хоёр хөрш. Манай энэ тэргүүний одоо гадаад бодлогын энэ тэргүүний одоо зорилтод улс энэ хоёр улс байдаг. Тэгэхээр би сайд болоод ирэхдээ ямар зорилт тавьсан гэхээр 90 оныг та нар мэдж байгаа шүү дээ. Оросын холбооны улстай манай байдал тийм сайнгүй болцсон юм шүү дээ. Арчилсан хүчнийхэн чинь бол Оросын холбооны улсыг чинь элдвэр одоо шүүмжилж барих, муулах янз бүрийн юм хийжсэн. Тэгэхэд энийг бол ямар нэгэн байдлаар бас тодорхой хэмжээгээр бас даваад туулаад гарсан л да. Тэгэхдээ 2000 оноос хойш хоёр орны хоорондын харилцаанд эрс том өөрчлөлт гарсан. 2000 онд манай засгийн газар, өөрөөр би гадаад хэргийн сайд болсон гэсэн үг. 2000 онд. Тэр үед би ярьжсэн байхгүй юу? Манай гол улс бол Оросын холбооны улс. Оросын холбооны улстай манай харилцаа холбоог бол өөдөн татах хэрэгтэй. Зарчмын өндөр түвшинд гаргах хэрэгтэй гэж би ярьж исэн. Яагаад гэвэл эн чинь манай үндэсний эрх ашигт нийцдэг Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хамгийн гол зарчмын нэг нь байсан. Энэ дээр манайх алдаж ирсэн үү? Алдаж ирсэн. Тэгэхээр энийгээ бид нэр засаж залруулах ёстой байсан уу? Засаж залруулах ёстой. Залруулж чадсан шүү дээ. 2000 оны 8 сард би сайд болсон. 11 сард нь анхудаа Оросын холбооны улсын ерөнхийлөгч Монгол улсад альчилсан. Улаанбаатарын Тунхлал гэж барьчиг баримт гарсан. Би өөрөө тэрнийг боловсруулсан хүний нэг. Энэ дээр чи одоо маш том асуудлуудыг яригдсан шүү дээ. Энийний чи үндсэн дээр Монгол улс чинь нөгөө их өргөд нэгэн байгаа. Тэр их өрөөсөө салсан шүү дээ. 2003 оны 12 сарын 31-нд Монгол улсын ерөнхий сайд Enquire зарласан шүү дээ. Албан ёсоор. Монгол орон Оросын холбооны улсад
өргүү боллоо гэж. 70 жилийн өр манад хоригдлогдсон байсан. 98% тэглээд 2% манайх тэлсэн. Гэтэл Оросын тал тухайн үедээ харьцаа бол тийм сайн биш болсон байсан учраас манад хэлжсэн шүү дээ. 70-30 харьцаагаар хийя. Тэр чинь Парисын зарчим гэж байдгийг. Тэгээ 70% хүчингү болгоё, 30% та нар төлөх гэж. 30% бид нар төлсөн бол хичнээн тэрбум доллар төлөх байсан бэ гэдгийг тооцоод үзтээ гэдгийг бодох хэрэгтэй. Энийг бол манай засгийн газар үнэхээр том эргэлт хийж энийг хийсэн. Энэ бол түүхэн ач холбогдолтой. Нэг хүнд ноогдох өрөөр дэлхийд тэргүүлж исэн улс нэг өдрийн дотор өргөө болсон. 3 жил энэ ажлыг чи хийлээ шүү дээ. 2000 оноос эхлээд 2000 оны 3 сарын сүүлч хүртэл 2003 оны сүүлч хүртэл яриа хэлцээ явсны үндсэндээр Оросын холбооны улс чинь зарчмуудыг бид нар хийж өгсөн шүү дээ. Одоо өмнөх харьцааныхаа тэр сайхан ах トゥ угийн харьцааныхаа тэр юмнуудыг бид нар бодолцох хэрэгтэй. Энэ асуудыг шийдэхэд тийм юмнуудыг бодох хэрэгтэй гэдгийг хийж өгсөн учраас бид нар ийм сайхан боломжийг ийм сайхан өөрсдөө бол ашигтайгаар бид нар энэ асуудыг шийдэж чадсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Орос улбооны улстай чинь тэгээд тэрнээс чи хойш Путиний айлчилч манайх руу үндсэндээ бол тогтмолжлоо шүү дээ. Тэгэж манай засгийн газар л хийсэн ажил шүү дээ. Тэгэж ярил тий. Яагаад энийг ярьдаггүй юм жишээ нь. Тэгвэл намайг Оросын талын хүн гэж ярих нь дээ. Тийм ээ. Тэгэхээр ийм салангад хоёрын хооронд ийм саланг маланг юмыг салгаж ярьж болдоггүй юм л да. Америк нэгдсэн улстай манайх дипломат харилцаа тогтоохгүй бараг 70 жил болсон шүү дээ. Манайх ч аль 11 онд л Америк нэгдсэн улстай, Японтой, Англитай, Францтай дипломат харилцаа тогтоё гэдэг санал өртлөөд явж исэн шүү дээ. Бид нар чадаагүй 87 онд дипломат харилцаа тогтоосон шүү дээ. Тэ? Тэгэхээр тэр үед бол мэдээж хэрэг эн чинь хоригтой байсан манайх. Манай төр засгийн тэргүүнэр бол манайд хэлдэг байсан. Одоохондоо харилцаа тогтоож болохгүй гэж. Энэ бол тухайн үедээ зөвлөл холбоот улстай хийсэн тохиролцоо байсан дэд хэмжээнд. Тэгэл тэрнийхээ дагуу явна шүү дээ. 87 онд асуудал шийдэгдсэн. Манайх дипломат харилцаа тогтоолоо. Тий. Тэгээ эн чинь шүү дээ. Эн чинь ингэж явж гин. Зөндөө ихэд нааштай юмнууд ингээл бий болж шүү дээ. Тийм ээ? Стратегийн харилцаа. Манайхаа одоо Оросын холбооны улстай дээд хэмжээний стратегийн харилцаатай. Хятадтай мөн адилхан. 10-аад улстай манайх ч одоо стратегийн түншлэлийн харилцаатай явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр эндээс нь зөвхөн Америкийн салгаж аваад за тэгээд одоо Эрдэнэчлэн Америкийг дагагч болсон. Гэмтхэн өнөөдөр Оросыг дагагч болцсон гэж. Тийм юм байдаггүй юм аа гэдгийг хэлчмээр байна. Би тэгээд нэг усудаа миний ярилцлагуудыг үзээрэй. Ноён нуруутай хүн ноён нуруу тайл байдгийг. Тий. Би нааш цаашаа тэгж зарим улсууд шиг хөлбөрдөггүй. Тэр байтугай одоо 2023 онд болов тэр НТВ-гээр миний ярилцлага өгч хахад би тэн дээр Оросын холбооны улс бүгд намт хятад ард улс яагаад Оросын холбооны улс илүү чухал ач холбогдолтой гэж би бүр ярьж ирсэн байхгүй юу. Тэгээд энэ хэн Нямдава гэж залуу тэр үед ярилцлага авчихсан л да. Тэгээд тэр хүн гадаад яманд нэг алхаж үзээгүй хүн чинь аргагүй л дээ. Чи жаахан жалжуул юм уншаад л юм ярьдаг баг. Тэр хүн чи тэгэл асууж ирсэн шүү дээ. Эн чинь одоо ингээд тэгж ярьдаг зөв үү, тэгж ярьдаг нь буруу юу гэд. Тэгэхээр эн чинь байна шүү дээ. Нэг юм ялгаж явах хэрэгтэй. Чи төрийн албатан хүн байгаа бол хоёр хөршийн тухай асуудал ярихдаа тэр нь илүү чухал, энэ нь илүү чухал гэж ярьдаггүй юм аа. Гэхдээ эн чинь төрийн албанд байх та. Төрийн албанаас гарсан цагт хүн өөрийнхөө үзэл бодлыг ярьдаг бүрэн боломжтой байх ёстой. Би энд ганцхан жишээ хэлье л да. Би Нүүбэд олон жил ажилласан. Тэнд Америк нэгдсэн улсын 2 элчин сайдыг би санаж байна. Хоёулаа ажлаа өгснийхаа маргааш өөрийнхөө засгийн газрыг шөмжилж ийсэн. Аль нь. Тэгэхээр шууд хэлж ийсэн л да. Би одоо ярих боломжгүй байгаа учраас тухайн үедээ би засгийн газрын гишүүн байсан учраас би одоо засаг төрөө энэ бодлого явуулж байгааг бол буруу шааж чадахгүй байсан. Одоо би хувь хүн болсон.
хувь хүнийхээ хуваар би ярьж байгаа учраас би одоо санал бодоо элен далнгүй ярья гэд засгийн газрынхан шийдвэрүүдийг шүүмжилж ирсэн байхгүй юу? Аль аль нь. Тий. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй. Энэ хоёрыг ялгах хэрэгтэй шүү гэж би хэлэх гэсэн. Тий. Төрийн албанд одоо жишээл байж байгаа би тэр үедээ байсансан бол би одоо жишээлбэл Оросын холбооны улс чухал, илүү чухал, хятад нь 2 дугаарт орж ийн гэж би ярихгүй шүү дээ. Би ажиллаа өгснийхаа дараа хувийнхаа хуваар л ярьж байгаа. Нэгд. 2 дугаарт би насан туршдаа Монгол улсын язгуур их ашиг, Монгол улсын аюулгүй байдал тусгаар тогтнол аюулд учрахал юм бол манайхыг хамгаалах дэлхий дээр ганцхан улс байгаа л гэж би боддог. Тэр нь Оросын холбооны улс. Энэ байр суурь өмнө нь ч байсан, одоо ч байгаа, маргаашч байна. Тэм учраас надаар ингэж тоглоом хийх гэж оролдох хэрэггүй гэж би хэлэх гээд байна л да. Баяр хүүд би яагаад ингэ хэлж яах вэ гэхээр баяр хүү чинь уг нь бол юм мэддэг залуу баймаар юм. Тэгээ ийм одоо балчир юм яриад сууж байгаа нь бас хэний тэмтэй. Нэгд. Хоёрдугаарт бид нар бол гэр бүлийн найзууд биш. Хизээч байгаагүй. Тэ. Тэгтээ танин би баяр хүүг танин гэр бүлийнх нь улсуудыг танихгүй. Манай гэрт хизээч ирж байгаагүй, би гэрт нь орж байгаагүй. Би гадуурын тэнд яваад хүлээавалтан дээр мань хүн гүйж ирээд надтай зураг авахулж исэн тал би юу? Би. Тэрнийг чи цаашаа бай гэж би хэлдэг биш үү? Тэгэхээр энд иймэрхүү юмнуудыг ингээд хүн юм жаахан бодож ярьж явах хэрэгтэй л гэж хэлэх гэж байна л да. Энд чинь залуу хүн байна. Бас. Залуу хүн. Надаас хамаагүй залуу байж таараа. Тэгтэл бас арай л болоогүй байна. Би энд нэг ганц жишээ дурдъя л да. Би аль дээр юм энэ ч одоо 90-ад онд билүү дээ хэд үлээд. Би нэг Улаанбаатар дамралтаараа Нью-Йоркоос ирсэн байсан үе. Тэгээ тэнд би нэг мэдээлэл авч байхдаа энэ баяр хүү юу Монголыг одоо НАТОд эсвэлэх хэрэгтэй гэж одоо юм бичээд яриад яваад исэн байна л л. Тэгээ би тийм юм үзчихээд ерөөсөө бүр гайхсан байхгүй юу. Үгүй яаж юм ярьж болдго юм бол даа гэж. Тэгээд би хэрвээ андуураагүй бол тэр үед манай хүн чинь гадаад яманд ажиллаж исэн санагдаж байна. Бүр тэр байтугай хэн сайдын үед үлээ дээ. Туяагийн үед ч үлээ, хүний ч үед үлээ. Тэр бодлого боловсруулах газрын орлогч даргаар ажиллаж байсан байх. Тий. Тэгээд би нэг удаа гадаад ямны гадаа мань хүнтэй тааралдчихад би нэг сайн танихгүй л дээ. Тэгвэл мань хүн намаа сайн таньж таарсан. Тэгээ би та мань хүнтэй уулзаад яриад би тэгээ мань хүнээс асуусан байхгүй юу? Чи одоо яагаад одоо НАТОд Монгол улсыг элсүүлэх хэрэгтэй гэж одоо тийм сони юм яриад яваад байгаа юм бэ? Энэ яаж болохгүй зүйл шүү дээ. Тэгсэн мань хүн надад тэгжсэн гэж байгаа. Үгүй Эрдэнэ Чулуугаа би одоо хувь хүнийхээ хуваар ярьж байгаа юм а гэж юу. Тэгэхээр би ингэж хэлсэн. Чи гадаад яаманд бодлого боловсруулах газрын орлогч даргаар ажиллаж явах үедээ ийм юм ярьдаггүй юм аа. Чиний энэ ярьж байгаа юм чинь Монгол улсын засгийн газрын байр суурь гэж л ойлгоно шүү дээ. Тийм учраас чи гадаад яамнаас гараад ийм юм а яриа гэж би хэлж ийсэн. Энийг би энд сануулчих гэж бодож байна өөрт нь. Зэ. Аливаа юмд байна шүү дээ. Жаахан тийм ноён нуруутай ханддаг байх ёстой шүү. Хүнийг шүүмжлэх гэж оролдож болно, шүүмжиж болно. Тэрнийг бол би үүсэхгүй. Тэгтээ жаахан мэдлэгтэй шүүмжлэх хэрэгтэй шүү. Тэгэж нэг хагас дутуу хүнийг ингээд хүндээд нэг оролцсон юм шиг юм хийгээд хэрэггүй гэж би бодож байна. За баярлалаа. За бидний нэвтрүүлэг өндөрлөх төгсөж байна. Эрдэнэ Чулуун сайтаа баярлалаа. За би бол энэ стратегийн ухаан гэж хэлж байна. Тэр чиглэлийн онлын хэдэн жил өөрийн хоёр дахь мэргэжил болгож судалж байгаа юм хүн. Бас яг хуу хэдийгээр энэ салбарт одоо насыг илээсэн Эрдэнэ Чулуун сайд бусад одоо мэргэжлүүдтэй харьцуулахад одоо гүйхэнч гэлээ бас нэлээд цаг зарж энэ чиглэл рүү орж судалж явж байгаа ийм энэ байж байгаа энэ геополитикийн чиглэлийн номуудыг бас одоо цаг зарж орчуулсан. Тэгээд ингээ харахаар яг хуу энэ салбар дотроо бас энэ чиглэлээрээ жоох юм гайгүй юм хийсэн хүмүүсийн тоон зөө ёсоор орно. Тэгээд одоо миний хоёр дахь мэргэжлээ гэж одоо ингэж бас одоо аимшиггүйгээр хэлж явдаг ийм хүн байгаа юм. Тэгээд яг хуу Эрдэнэ Чулуун сайд бол дипломат одоо фронт дээр насыг илгээсэн ийм мэргэжлийн дипломат хүн.
За би бол энэ стратеги судлал гэдэг энэ геополитик энэ чиглэл рүү ингэж хатуу логик л доо энэ одоо цэрэг стратегийн логик энэ чиглэлээр одоо судалгаа хийх төвшөнд өөрийгөө одоо бэлтгэсэн гэж байна. Дэлхийн төвшөнд олон улсын төвшөнд би судалгаа хийх одоо хэмжээнд өөрийгөө бэлтгэсэн юм байна. Энэ явцад би гэж одоо хэлхээс аргагүй одоо нэг өөрийгөө тэгжил бэлдэж байгаа юм чинь. За тэр үүднээсээ үзэхэд Монгол улсын хувьд Монгол улсын аюулгүй байдалд ерөөс хамгийн түрүүн нэн чухал ач холбогдол ус Оросын холбооны ус юм байна. Тэгээ Монгол улсын тусгаар тогтнол Оросын холбооны ус гэдэг энэ гол тулгуур дээр тогтож байдаг юм байна гэдэг би Монголын үүднээс ойлгож мэдсэн юм байна. Тэгээ тэр учраас би энэ тухай ярьж явдаг. Энэ тухай бид нар одоо мэдэхгүй их одоо удаан жил тойролдож авсан юм байна. Энэ чинь маш аюултай зүйл байжээ гэж би одоо ойлгосон, мэдсэн одоо мэдлэгтэй хүнийхээ хувьд би олон нийтэд үүнийг хөргөе гэж ингэж бодож хэлж авдаг. Тэгээ манай ардчил бол мэдээж чухал зүйл. Бид энэ ардчлалын он жилүүдэд олон дэвшилтэд хүрсэн. Тэгээ бид нар ардчлалыг сонгож авахаас өөр аргагүй шахуу тийм байдал угаасаа орж байсан шүү дээ. Ер нь зөвл толгойд ус ч одоо задраад зөвл толгойд усаас хэлсэн тэр ардчлалын хөдөлгөөн чинь манад ч гэсэн одоо тусглаа болоод бид нар энэ замаар явсан. Тэгээ монголчууд энэ замаараа мэдээж их хичээл зүтгэл гаргаж одоо сайн явж ирсэн гэж би боддог. Гэхдээ энэ ардчил гэдэг юм чинь бидний тусгай тогтнол үндэсний аюулгүй байдалд хаш зүйл, үзэл санаа, тийм зүйлийг сурталчлах ёсгүй юм байна. Бид төрөлцөндөө болоод мэдгүйгээсээ болоод одоо нэлээд олон зүйл дээр бас төрөлж одоо буруу юм хийж явжээ гэж би ойлгож байгаа. Тэрний нэг нь бол одоо Монгол улсын зам ёсны холбоотон байх ёстой. Манай нэгдүгээр хөрш Оросын холбооны улсын талаарх одоо үзэл санаа энэ бодол юм аа гэж боддог. Энийг нийгэмд бол энэ үзэл тархсан л да. Тэр одоо Оросын эсрэг үзлийг одоо манлайлагчдын нэг нь бол баяр хугаа яахааргүй мөн. Бүр одоо тугаараа л одоо өмнө нь явж байгаа юм. Гэхдээ энэ хүн бол геополитикийн талаар мэдл их муутай. Одоо ер нь либералуудын тэр сэтгэлгээний онцлог бас тийм л дээ. За энэ жишээлбэл энэ ном байна. Энэ бол Америкийн нэгдсэн улсын их гүрнийхэн стратегийн үндэс суурийг тодорхойлсон юм. За энэ газар зүйн инх тайван гэдэг энэ алдартай Спикман гэдэг одоо том эрдэмтний классик одоо зохиосон классик ном л да. Энэ манай ерөнхий сайд дашин хэлэхэд манай ерөнхий сайд одоо Зандан шатар орчуулсан. Одоо манай энэ хүрээлэнгээс одоо энэ паблиш хэвлэлийнх нь эрхийг авч одоо хэвлсэн юм ном байна. Энийг бол баяр хугаа бол огт уншаагүй шүү дээ. Энэ талын мэдлэг огт байхгүй. Тэгэхээр бид энэ суур мэдлэгтэй байх ёстой гэж бодож байгаа. Тийм бол энэ дэлхийн ертөнцийн юу болж ийн вэ? Монгол улсын аюулгүй байдал яах ёстой, юунаас хамаардгийг гэдгийг маш сайн мэдэх ёстой гэж би бодож байгаа. Тэрийг дурдж хэлмээр байна. Баяр хугаа та энэ номыг уншаарай. Та бол огт уншаагүй хүн байлээ шүү. Энэ геополитик гэдэг ямыг уншихгүй болохгүй. Тэгээд үзэл санаа, үзэл бодол энэ онлын мэдлэхгүй асуудал их гуймтгай, даймтгай байдаг шиг санагддаг. Тэгээд дашин одоо эцэст нь Эрдэнэчлэн сайдад баярлалаа. Монгол улсын одоо аюулгүй байдал тусгаар тогтнолын одоо тогтнолд нэн чухал ач холбогдолтой Оросын холбооны улстай харилцааг одоо зөв голжуулалт нь оруулсан ийм одоо үйл ажиллагааг, ийм дипломат ажиллагааг 2000-аас 2004 оны намрын их баярын толгуусан одоо Эрдэнэчлэн одоо гадаад хэргийн сайдтай тэр засгийн газар хийсэн гэж бодож авдаг. Би тэрийг хожим ойлгосон тухайд ойлгоогүй. Тэгээ та бүхэнд талархаж явдаг. Танд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил амьдралд сайн сайхан хүсье өрөё. За баярлалаа. За ингээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг үүгээр өндөрлөё. Түр баяр та үзэгчдээ.